Сайн байцгаана хүмүүс ээ. Өнөөдөр бид дүрслэг урлагийн хичээлийн амьтны биеийн бүтцийг хэрхэн баримжуулан зурх вэ гэдэг хичээлийг өнөөдөр үзнэ. Үүний тулд эхлээд бид тухайн амьтныхаа ямар биеийн бүтцтэй, ямар онцлогтой гэдгийг эхлээд олох хэрэгтэй. Хамгийн эхлээд бид энгийн амьтдаас эхлүүл илүү тохиромжтой байдаг ямар нэг амьтныг баримжуулан зурхтаа. Нэгдүгээр амьтнаа болохоор бид загас гэж авч үзэж байгаа. Загас бол хамгийн энгийн бүтцтэй, нэг бүтцтэй амьтан гэж боддог. Түүний дараагаар бид хоёр бүтцтэй амьтан буюу толгой болон биеийн хэсгийг салсан. Хун шувууг авч үзэн. Гурав дахь даалгавраар сурагчид бид өөрсдөө бие дааж хийх тийм даалгавар байгаа. Энэ дээр их сонирхолтой юм дутчихгүй байна тийм. Энийг бид ингээ үзнэ. Нэгдүгээр алхам бол хэдүүлээ тухайн амьтныхаа биеийн бүтцийг батлах хэрэгтэй. Яаж батлах вэ гэвэл өчнөө зориулагдсан нэг гэлгар цаасан дээр тухайн амьтныхаа ерөнхий биеийн бүтцийг дүрсийг ерөнхийлөн гаргана. Нэг бүтцтэй туслах бүтц буюу жижиг бүтц. Энийг тэмдэглэл авч. Хоёрдугаар бүтц. Хоёрдугаар бүтц толгойн хэсэг, биеийн хэсэг. Хоёр хэсгээс бүрдэж байна. Бидний туршин заах буюу гурав дахь бүтц бол толгойн хэсэг болон биеийн хэсэг үүн дээр нэмэгдээ нэг томд тал орж иж байгаа нь юу гэхээр энэ сүүлний хэсэг байна. Нэг ерөнхийдөө ингээд тэмдэглэл авчлаа. Бид нар сая зурагныхаа үндсэн бүтцийг бид нар сая батлаа гаргалаа. Одоо үүнийг хэрхэн яаж зураг болох вэ гэдэг нь. Нэг бүтцтэй гэдэг ойлголт маань юу гэсэн үг вэ гэхээр энэ загас маань ерөнхийдөө толгой болон биеийн нийлцсэн учраас энийг нэг бүтцтэй гэдэг нь. Үүн дээр нэмэгдээд энэ артлын сүүлний хэсэг буюу ерөнхий бүтцийг ингээ оруулагдсан. Одоо энд харагдчих тийм ээ. Багш нэг түрүү ингээд загасаа тойруулаад авсан. Туршилтаар бол энд батлагдсан нэг бүтцтэй. Хоёр бүтцтэйг бид нар яаж батлаад байна гэхээр биеийн хэсэг, толгойн хэсгийг бид нар яасан тэмдэглээ авсан хоёр бүтцтэй. Энэ хоёр үндсэн бүтэц нэг бүтцийг хэрхэн ашиглаж зураг зурх вэ гэдэг нь одоо хэдүүлээ үзье. Нэгдүгээр амьтан буюу загсан дээр. Хүмүүстэй дагаа зурх шүү. Дагаа зурх юм бол бид нар маш амархан хийгээд цаашдаа төрлийн загсыг яг энэ аргын дагуу зурч болно гэсэн үг. Нэг бүтцтэй амьтан. Хэлбэрийн хувьд бол нэг ийм хэлбэртэй байна тийм үү? Бидний зурж тэмдэглэсэн баталсан ёсоор. Сүүл бол ерөнхийн нэг юм нэг гурвалж ийм дүрсийг одоо 4-р ангийн ямар ч хөвгт зурч чадсан шүү дээ тийм. Бид нар загсаа авлаа. Одоо загсныхаа жижиг деталуудыг одоо зурж үзүүлье. Дээдлийн сэрвэ. Доотлол нь хоёр сэрвэтэй. Энийг маш сайн ажиглах хэрэгтэй. Ер нь зурж байгаа зургийнхаа хаана юу байгаа вэ гэдгээ маш сайн ажиглаж зурх хэрэгтэй. Альва нэг зургийг зурхтаа заавал ерөнхийгөөс нь нарийнлаад зурдаг. Хүүхдүүдийн гаргааддаг алдаа нь юу вэ? Хүүхдүүд дандаа эхлээд нүднээс нь эхлээд дараа нь амын зураа, дараа нь хамрын зурх гаддаг. Тэгэлгүйгээр эхлээ ерөнхий бүтцийн зураа түүнээс ингээ баг багаар ингээ наривчлаад зураад байвал бидний зураг маш сайхан ингээд маш тийм зөв харагдана гэсэн үг. Хэдүүлээ тэрийг одоо батлая. Загсны маань дээдл нэг ийм сэрвэ байна. Ингээд байна. Доотлолт нь энд нэг ийм сэрвэ. Жоохоо ингээд мөрийсэн байна. Энэ сэрвэний ард дахиад нэг ийм сэрвэ байна. Одоо манай загс маань яасан бэ? Нүдтэй байна, амттай байна. Бид нар энд нэг сэрвэ ингээд орхисон юм шүү дээ. Яг энэ цээжний хэсэгтэр нэг юм жижиг сэрвэ байгаад байна. Одоо загсандаа бид нар нэг юм дутуу байна. Юу вэ нөхдүүд вэ? Юу вэ? Тийм. Мэдээч хэрэг нүд. Нүдийг бид нар заавал яг энэтэйг адилхан байх шаардлагагүй. Бидний зураг бол яг тухайн зурагтайгаа авь адилхан болох албагүй байхгүй юу? Нүдээ бид нар тэмдэглэж авлаа. Дараа нь амыг бол заавал ингэж ангааснаар биш зүгээр сонирхолтой байлаа өөрөөсөө хамгийн хэлбэр байдлаар энгийнээр ингэж зурсан ч болно. Бид нар ингэж загсныхаа ерөнхий ингэ байдлаа гаргацсан байна. Тэгвэл одоо үүнээсээ цаашаа наривчлж хэрхэн зурх вэ гэдэг ажиллагаанд орё. Одоо загсныхаа үндсэн бүтцийг гаргасан учраас одоо наривчлсан үйл ажиллагаанд эхлээд орно. Нүдэн дээр. Нүдийг хэрвээ сайн ажиглах юм бол нүдэн дотор цэцгийнхээ дотор талын мэдээж хар байх хэрэгтэй тийм ээ. Тэгээд нүдний нэг онцлог бол өөрийн гэсэн гелантай байдаг. Бид нар геланыг заавал тэмдэглэх хэрэгтэй. Гелан бол цагаанаар үлдэх хэсэг байдаг. Ингээд ерөнхийдөө бидний загас маань бэлэн боллоо. Одоо хэлбэрийг баг багаар зарчмаар бидний загас маш сайхан, маш гоё загас бий болох нь. Загасныхаа хэлбэрийг заслаа. Энэ үндсэн байгуулалтынхаа зурааснуудыг баг багаар ингээд засаад. Багш нь энийгээ тодруулчих. Ингээд тодрууллаа. Хэлбэрийг ингээд тодруулж байна. Тэгээд энийг ингээд
нутагшоо ингээ уусах маягаар та эдмэн бол гэртээ харандаа үзэг палмастер за тосон харандаагаар их сайхан уусаа хийчих болно. За багш нь бол энд шохоогоор ингээ гараараа ингээ уусаад тийч. За үндсэн загасны хэлбэр маань за маш сайхан за ингээ гараад ирлээ. Загасны сэрвэн дээр нэг онцлог байгаад. За энэ зураг нь сайн харагдчихна үгүй юу? Ингээд загас маань ингээд сэрвэнүүдний юм зураас нуттай байгаа. Яг хэлбэрийн дагуу тэр хэлбэрийг маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Хаана юу байгаа вэ гэдгийг сайн бодож зурах хэрэгтэй. За сэрвэнүүдийн тэмдэглэлээ. За нэг олон сэрвэ бол шаардлагагүй. Хүүхдүүдийн гаргадаг алдаа бол хитрхи олон сэрвэг ойрхон хийх гэдэг. Тэгэхээр зураг маань илүү тийм жоохон сонин өөдрөгтэй болох гэдэг тал ажиглагдана. За ингээд сэрвэнүүдтэйгээд үндсэндээ манай загасны маань үндсэн хэлбэр нь гараад ирлээ. Хүүхдүүд та нар өөрсдөө гэртээ өмгийн буудаг, өмгийн харандаа маш олон зүйл байгаа учраас энэ загсаа яаж л яаж гоё болгож болно гэсэн үг. За ингээд зураг маань эхний зураг маань бий боллоо. Маш амархан байгааз. Тэгэхээр загас зурах маш амархан байна. Яг энэ аргын тусламжтай төрөл бүрийн загсыг зурж болно. Нэг бүтцтэй амтан байх нь шүү. За хоёрдугаарх нь. За хоёр бүтцтэй буюу толгой болон биеийн бүтц. За толгойн хэлбэр. Хүүхэд болгоно ийм хагас за нэг 100 дугуй дүрс бол зурж чаддаг тийм ээ. За нэг жижиг 100 дугуй дүрс зурлаа. За үүний харгалдаа үүнээс за нэг ойролцоогоо нэг 2-оос 3 дахин том. Ер нь альва нэг амтныг зурхтаа заавал толгойн хэмжээг биеийн хэмжээтэй харьцуулж зурвал хэцүү байдаг. Тэгэхгүй бол хитрхи том толгойтой амтан болчихно. Эсвэл хитрхи жижигхэн толгойтой амтан болох магадaltaй байдаг. Тэгэхээр толгой бие хоёрыг маш сайн харьцуулж зурх нь бидний зураг маш сайн зураг болохын бас нэг шинж юм аа. За толгой бие хоёроо нийлүүллээ. За нэг зураас чинь. За энэ зураасаа дагуулад за багш нь юу гэж байна? Ингээд нэгсэндээ нөгөө хон шууны маань үндсэн хүзүүн ингээд гараад ирлээ шүү дээ. Одоо жижиг деталуудаа их өстой тийм ээ. Яг саяны загасны зарчмын дагуу. Тэгэхээр за хон шуун дээр нэг юм жижигхэн гурвалжин ингээд зурч. Гурвалжин дүрс ийм гурвалжин хинч зурч чадна шүү дээ тийм ээ. Дөрөвдүгээр ангийн хүүхдүүд бол маш амархан гэсэн. За ингээд сүүл их ийм амархан. За сар амархан бооцогдод ээ. За далавч багшаа ер нь яаж далавч хийдэг бэ гэд хүүхдүүд аягүй асууд. Тэгээд багш далавч юусоо болохгүй би зурч чадахгүй нэ гэдэг. Далавчийг заавал зурах шаардлагагүй. Ерөөсөө л аргаар зурна шүү дээ. За нэг зураас татлаа. За доошоо адилхан нэг зураас татлаа. Яг дагаад хийвэл маш үр дүнтэй. За бидний хамгийн сайн мэдих нуман зураасаа ашиглаад за энэ үзүүрээс ингээд за ингээд нэг далавчин. За доотлын үзүүрээс эхэллээ. Ингээд за ингээд хон шуун нисэж байгаа хон шуун маш амархан гарч ирлээ. Зураг зурх ийм амархан хийж байсан байх тийм ээ. За энэ чинь мэдээч нүдийн чинь. За ингээд хон шуун мэдээж хэрэг хөлтэй байгаа. Хөлийг нь бас. За ингээд хон шуун бэлэн боллоо доо. Хүүхдүүдээ та хэд маань бас зураг зурхтаа энэ илүү дутуу янз бүрийн зураас нь хамгийн сүүлд ингээд арилгацч болно. Ийм амархан аргаар ингээд хон шуу зурж болох нэ. За ингээд бид нар үндсэндээ нэг бүтцтэй амтан, хоёр бүтцтэй амтныг маш хэлбэр аргаар зурлаа. За бид нар одоо 3 бүтцтэй зүйлээ одоо зурах гэж байна. За 3 бүтцтэй амт маань. За багш нь бол энэ чинь ингээд зурж байна. Та хэд маань өөрсдийнхөө дэвтэр дээр ингээд түрүүний хэлсэн бүх юмудаа санаа зураад үзэх хэрэгтэй. За толгойн хэсэг байна. За ингээ биеийн хэсэг. Ерөөс энэ зургийг харах нь шүү дээ. За сүүлний хэсэг, сүүлний үндсэн хэлбэрийг авахд болно. Түүнээс биш үд нэг бүрээр нь зурх юм бол бидний зураг мэдээж хэрэг бүтэхгүй. За үндсэн бүтцээ авсан учраас одоо нэмэлт деталууд одоо баг багаар нэмэх ёстой. За та хүүхдүүд маань тэгээд өөрсдөө маш сайн мэдж байгаа учраас за ушууг нь зурч. За энэ дээдлэлт нь шууны маань орой эсхий их гой сайхан өдөө шүү дээ. Энийг бас их сайхан гоё ажиглаа зурх хэрэгтэй. Сайн зураг гэдэг бол сайн ажигласан зургийг хэлнэ. Мөн сайн зураг гэдэг бол сайн бодсон зургийг хэлдэг байна. Муухай зураг гэж байхгүй. Ерөөсөө дутуу зураг л гэж байна. Тэгэхээр зургийг айл болох сайн гүйцэх хэрэгтэй. За далавчийн зурлаа. За шууныхаа ингээд хөлийг нь зурчих хэрэгтэй. Хөлийг зурх маш амархан байна шүү дээ. Ерөөсөө нэг хэдхэн 100 дүрс зураал болоо. Хамгийн гол нь тэрийг яаж байрлуулах вэ гэдэг нь их чухал. За үндсэндээ шууны маань бүх юм ингээд ерөнхийдөө гараад ирлээ.
За шувуу маань сууж байгаа шувуу учраас сууж байгаа бас тэрний гой мөчийг нь зурцсан дээр мөчөр бол за мэдээч хэрэг хөл суусан байна. Дээш явлаа. Альва нэг мөчөр үзүүрлөөгөө ирэх тусмаа улам нарийсдаг. Энийг бас мэдээд авахд гэмгүй. За үзүүр хэсгээр нэг хідэн навч байна. За навчийг хийж байгааг та хүүхдүүдэд сайн хараарай. Нэг хагас нуман зураас дахиад нэг хагас нуман зураас яг энэ зарчимд бол ерөнхийдөө навчийг зурна гэсэн. За энэ зарчимд нэг навч зурлаа, хоёр навч. За ингээ гурван навч. За нөгөө талд нь бас зурчвал зураг маань илүү сонирхолтой харагдах гэдэг тийм ээ. За ингээ зурчвал ерөнхийдөө маш сайхан шууны маань ерөнхий төрх нь гараад ирлээ. За бид нар ерөнхий маяс учраас одоо наривчлана гэсэн. Наривчлна гэдэг маань шууныхаа үүдний бүрийг зурна. За нүдийн зурна гэсэн үг тийм ээ. За нүдийн зурлаа. За нүд бол нэг ийм нүдтэй байна. За түрүүний загсан дээр харагдсан тийм ээ. Нүдэн дотор нүдний хармаа навах хэвээр мэдээч хэрэг нүд учраас геланта авах хэвээр. Энэ бол түрүү тунгалаг бийт учраас. За одоо багаар заснаа. За дот шуу маань энэ талтаа бас нэг хідэн үдтэй юм байна шүү дээ. Ингээ хараад тахаар. За энэ цээжний хэсэгтээ яах нь вэ? Дахиад бас нэг юм хідэн үдтэй байна тий. Үдийг хийх бол ерөөсөө маш амархан байна шүү дээ. Хагас номон зураас л яваад байна. Та бүхэн сайн ажиглах юм бол. За сүүлийн зургатаа яах нь вэ? Ингээл хідэн зураас татчих. За ингээл шуу маань ерөнхийдөө гараад ирлээ. За өднийг ингээд нэг ширхэхээр мэдээж салгах юм бол зураг маань илүү гоё болно. Та өөрсдөө зургаа яаж гоё болох вэ гэдгийг зөвхөн хүүхдүүд таанаас тална гэсэн үг. За багш нь энд бол за зургаа өшөө илүү гоё болгохыг бол одоо хушуугийн их гоёор хийж өгөөд за нэг будалтаа бас хийж өгөх хэрэгтэй тийм ээ. За хүүхдүүд та нарыг түрүүний хэлсэн шиг гэртээ байгаа учраас өнгийн харандаа, палмастер, маркер гэх мэтчлэн маш олон зүйлүүдэд ашиглаад маш сайхан зураг зурж болно. Багшаасаа илүү зурна гэдэгт бол багш нь маш их ихтэй байна. За ингээд отогч байгаа ингээ уусгаад өгч тийм ээ. За энэ талыг нь бас ингээд ихгүй. Хаана ямар юм бэ? Ямар өнгөтэй вэ? Яаж зурвал илүү гоё болох вэ гэдгийг бид нар маш сайн бодох хэрэгтэй. Хүн болгон зураач байдаг гэж. Зураг зурна гэдэг нь тухайн зүйлээсээ ерөөсөө аз жаргал мэдрэхийг хэлдэг. Зураг зурх бол хамгийн сайхан зүйлүүд нэг. За ингээд үдийг нь тэмдэглэлээ. За ингээд дэше ингээд сайхан уусаад өгч. За ингээд манай шууны мар ерөнхийдөө маш гоё өнгөтэй боллоо. За шуугаа өшөө гоё болгоё гэвэл за тэр доотлын шар хэсгийг бас их гоё ингээд баг зэрэг ингээд буудалт хийгээд өсч болно. Та хэд мөн өнгийн харандаага зурж байгаа учраас надаас илүү сайхан зурныг би бол маш их итгэлтэй байна. За шуугаа зурлаа. За 1 2 3 за 4. Багш нь энэ байгуулалтын зурааснуудыг арилгахгүй байгаа нь хүүхдүүд та нарыг бас хараасаа ер нь яаж байгуулалтаа хийж вэ гэдгийг бас эргүүлэн санаасаа гэдэг үднээс ингэж байна. Та хэд мөн бол дэвтэр дээрээ зурхтаа энэ байгуулалтын зурааснуудыг байнга арилгах ёстой. За ингээд шуу маань ерөнхийдөө бэлэн боллоо. За хүүхдүүд та бүхэн өнөөдрийн зурсан энэ сур харгаа ашиглаад сургачгийнхаа 23 дахь хуудсан дээр байгаа хоёр амтныг зурж үзээд ангийнхан болон найз нөхдөдтэйгөө ярилцаарай. Дараагийн хичээлээр уулзалтаа түр баяр төгтөө.